4-р сарын 10-наас буюу цахилгаан дугуй, сурон, скутер, мопедын хэрэглээний зөвшөөрөгдсөн хугацаа эхэлснээс хойш нийт 4 хоногт эдгээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийт 48 осол гэмтэл бүртгэгдээд байна. Уг тээврийн хэрэгслээр явган хүний замаар зорчихыг хориглосон хэдиж журмын хэрэгжилт нь хангалтгүй байгаа нь осол эрсдлийг улам нэмэгдүүлж байна. Иймд холбогдох байгууллагуудын зүгээс олон нийтийн цагдааг ажилуулж дүрм журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахаар болжээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтлийн тоо сүүлийн жилүүдэд огцом өссөөр байна. 2022 онд дээрх тээврийн хэрэгслүүдээс үүдэн 50 иргэн гэмтэж бэртэж байсан бол ердөө 2 жилийн дараа гэхэд буюу 2024 онд тусдаа 532 болж нэмэгджээ. Гэвч мөн л 1 жилийн хугацаанд л энэ тоо 4 дахин нэмэгдэж 2025 онд цахилгаан моторт дугуй, мопед, сурон скутерээс унаж мөргүүлсний улмаас 2820 иргэн гэмтэж бэртсэн байна. Тэгвэл энэ удирлаас эхлэн скутер, мопед зэрэг 2 дугуй тээврийн хэрэгслийг зорчих хөдөлгөөнд оролцуулах шинэ журам хэрэгжиж эхэлсэн ч мөн л үр дүнгээ өгөөгүй. Ердөө 4 хоногийн хугацаанд л 48 осол гэмтэл бүртгэгдлээ. Түүнчлэн 16-наас хүрээгүй хүүхэд бичил тээврийн хэрэгсэл түрээсэлсэн зөрчил илэрсэн тул холбогдох аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцохоор болжээ. Хэрэгжихгүй байгааг нь бид нар сая сошиал тавьж байгаа нэг мэдээлэлээс харсан баг. 11 настай нэг хүүхэд очиод нэг машины дохоог нь очиж хугалсан байлаа. Энэ бол 11 настай хүүхэд унсан гэдэг нь нотлогдож байгаа. Тэгэхээр энэ тал дээр бид аж ахуйн нэгж байгууллагатай хариуцлага тооцсон. Бидний тавьж байгаа ганцхан шаардлага байна. Замын хөдөлгөөний дөрвөн зааснаар 16 наснд хүрсэн хүн энэ скутерийг унах хэрэгцээ орчинтой. Энийг нь бүрдүүлж өгөх нь ийм Монголиогоор бид нар өнгөрсөн жил бүрдүүлж өгсөн. Өөрөлд хур системээр энэ хүүхэд нэвтрээд аппликейшн руу н ороод орсныхоо дараа 16 наснд хүрсэн нотлогдвол энэ хүүхэд унах боломжийг нь бүрдүүлэх ёстой. Гэтэл харамсалтай нь энэ одоо тухайн компани аж ахуйн нэгж бол энэ тал дээр хариуцлагатай ажиллаагүй. Тэгэхээр энэ бол цаашдаа бид нар одоо энэ байгууллагатай хариуцлага тооцно. Энэ хяналт тавих чиг зохион байгуулалтанд оруулахыг иргэдийнхээ одоо дэмжлэгтэйгээр олон нийтийн цагдаа зохион байгуулж байгаа. Тэгээ энэ бол одоо нэмэлт санхүүжилт гаргахгүй бид одоо яг иргэдийн одоо зүгээс гэрээ байгуулан хамтарч сайн дураараа ажиллаж байгаа энэ олон нийтийн цагдаа нартай хамтарч энийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах гэж үзэж байгаа. Уг тээврийн хэрэгслийн хэрэглээ хэрэгжилтэн тээврийн цагдаагийн алба хяналт тавин ажиллаж байна. Гисэн хэдий ч хүн хүчний хомсдол зэрэг шалтгааны улмаас байнгын бүрэн хяналт тавихад хүндрэлтэй байгаа талаар тус албанаас мэдэгдлээ. Иймд сургууль, эцэг их, сурагчдад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд олон нийтийн цагдааг нэмэгдлээр ажиллуулж хэрэгжилтэнд хяналт тавихаар төлөвлөжээ. Энэ дээр бол цагдаагийн байгууллагаас хяналтыг тавьж байна. Мэдээж хэрэг цагдаагийн байгууллагын хүн хүчний хувьд бас хомс байгаа ч гэсэн иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах энэ төрлийн зөрчлийг дасан зогсоох чиглэлээр олон нийтийн цагдаа, нийслэлийн боловсролын газар, за мөн дээрээс нь нийтийн тээврийн газар, за цагдаагийн байгууллага, за хороодын одоо хэсгийн ахлагч, хороодын засаг дарга нарыг хамтран зохион байгуулж Английн тээврийн хэсэгт явж байгаа эцэгчүүдийн судалгааг нь гаргаж тийшээ мэдээлэл өгч байна. Яг түрээсээ үйл ажиллагаа эхэлж байгаа зүйл дээр нь олон нийтийн цагдаа болон цагдаагийн албаагч нар за олон нийтийн хамтын эргүүдээр бас хяналтыг тавиад гудам цанд хуваарьт томилгоот үүр гүйцэтгэж байна. За тэгээд ингээд энэ арга хэмжээний хувьд бас иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр яг энэ хөдөлгөөнд оролцож байгаа иргэдэд нэгт сургуулиуд дээр дөрмийн ойлголт өгч байна. Хоёрт гудам цанд хяналтыг тавиад ажиллаж байна. Хэрвээ скутер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслүүд явган хүний замаар хөдөлгөөнд оролцоор байвал иргэд бэртэж гэмтэх, цаашлаад хүний аймнаас эрүүл мэндэд ноцтой хохирол учрах нь цаг хугацааны асуудал болоод байна. Холбогдох байгууллагуудаас скутер түрээслэгч аж ахуйн нэгжүүдэд хандан уриалга гаргасан. Тухайлбал 18-наас хүрсэн иргэнд түрээслэх шаардлага тавьж байгаа ч одоогоор энэ асуудлаар эцсийн шийдвэрт хүрээгүй байна. 18 насны босхыг тавьж байгаа шалтгаан нь тухайн тээврийн хэрэгслийг явган хүний замаар зорчихыг хориглосонтой холбоотой. Өөрөөр хэлбэл зөвхөн дугуйн замаар дугуйн зам байхгүй тохиолдолд авто замын баруун хүүвээр зорчих шаардлагатай тул замын хөдөлгөөнд оролцох чадвар аюулгүй байдлыг харгалзан үзэж байгаа юм а.